Халаанаас хойш бол би юм байдал үнэхээр сайн байгаа. Ер нь бол яг орхосоо өмнө л жоохон айж исэн. Гэхдээ миний төсөөснөөс бүр шал өөр юм бид юм лээ. Тэгээд одоо халаанд орж гарч ирээд тэгээд шууд маргааш нь имлээс гараад тэгэл одоо нөгөө хүн ингийн үед гэртээ ямар байдгүй тийм яг тийм бүх юм хийвийн өвдөх надад ямар ч зөөр ахгүй би байдлаар одоо хүртэл юм өссөн байна. Тэгээд яг 7 дахь хоног дээрээ би ингээ бүх оёо гарах байсан байгаа. Одоо өөртөө хийлгэсэн жижиг сажиг оюунууд ингээд авахлаа. Тэгээ надад тэрнээс хойш бүр ямар ч зөөр ахгүй. Тэгээд үнэхээр одоо бол яг баг зэргийн хавдар байгаа. Энэ маань одоо гүцэд бүр ингээд ярьлаг. Анх л хараад бүгдээсэн. Хаашаа илгэсний дээр манай ихч мичээс хөлөд ёо бүр ингээд харж чадахгүй байсан гэсэн. 2-3 хоног л ирсэн ч юм уу. Ийм ордно бүр ийм ордно. Тэгээ хүн болгоно бүр шал ондоо болсон юм гэсэн. Тэгээд ёо би царайтай томшгөр хүмүүс байна гэсэн. Мэдээж бүр 100% одоо сэтгэл хангалуун бүр шал өөр хүн болж чадсан. Одоо миний ханы хайжсэн нөгөө овртой царай тий өөрчлөө тэр бүгдээрээ баггүй болсон. Тэгэхээр би бүр юу 100-аас илүү сэтгэл хангалуун. Тэгээ би өөрөө бол ингээд нөгөө гоо сайхны одоо халаанд орох маш их сонирхолтой хүсэлтэй байсан. Тэгээд тэр хүслийнхэн дагуу ингээд имлэг сонирхож байгаад тэгээ нана эмчийнхэн самаа шалгуултыг хараад очиж уулзаа тэгээ бүр тэрэндээ тэнцээд одоо өнөөдрийн одоо сайхан хаглаа хийлгэж сууж байгаадаа бүр маш их баярлж байгаа. Тэгээ одоо ийм хүссэн үр дүнд нь хүрэж гисэн одоо мэдээж хаалгаа хийлгэж гисэн юм штэ. Тэгээд мөн нанагийнхаа хамт олонд чи сэтгэлээсээ баярлж байгаа. Тэгээд мөн одоо Монгол хоёр орчуулагчтай надтай өргөлж хавд байсан одоо найзтаа маш их баярлалаа. За тэгээд ер нь бол хүн илүү амьдрна. Одоо эмэгтэй хүн өөртөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тийм учраас өөртөө сэтгэл хангалуун гоё байхын тулд тий зүгээр л бүгдээрээ амар гоё зоригтой байх хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр юунаас ч битгий агаараа бүр зоригтой байгаараа үнэхээр ингээд одоо чиний хүссэн одоо тий царай төрхтэй өрхөө өөрчлөхийг хүсэж байгаа бол тэрэнд хүрхэл хэрэгтэй байна л гэж хэлээ. I'm coming home.